За цуглаандаа ирсэн баярлалаа. Та нарыг харж байгаадаа баяртай байна. Боломжтой бол манайхан бие биентэйгээ нөхөрлөхийг хүсвэл арай жоохон эрт хурж ирээд эндээс дээрээс юм оруулаад цуглаандаа бэлдээд бас кофе уугаад бие биентэйгээ нөхөрж болно шүү. За. Тийм байгаа шүү. За өнөөдөр та нартай хамт байгаадаа баяртай байна. Бүгд эзний үг рүү анхаарлаа хандуулъя. За бүгд шинэ гэрээний Ромын 8 дугаар бүлгийг гаргачихъя. Ромын 8-ын бүгд 28-аас харах бах. Тэгээд бас Луухын 3 дугаар бүлгийг гаргачихъя. Луухын 3 дугаар бүлгийг гаргачихъя. Өнгөрсөн 7 хоногийн сураалыг санаж ийн үү манайхан тий? Амралтын тухай, жинхэнэ амралтын тухай эзэн биднийг амраа гэж ярьж ирсэн тийм үү? Тэгээд ялангуяа тэр хэсгээр эзэн юу гэж хэлсэн бэ гэвэл та нар миний буулгыг өөрсдөө аваа, миний ачаа хөнгөө, миний буулга амархан гэж хэлсэн. Санаж ийн үү? Тэгээд эзэн бас яагаад вэ гэвэл би дөлгөөн зүрхэндээ даруу гэж хэлсэн тийм үү? Тэгээд би өнгөрсөн 7 хоног хэлжсэн. Энэ бол сайн мэдээний номнуудаас харах юм бол эзэн өөрийнхөө тухай хэлсэн цорын ганц тодорхойлт байна гэж. Тэгээд бид даруу дөлгөөн байдлыг хэрхэн өөрсдийнхөө гуйл залбирлын гол сэдэв болгож эзнээс гуйдаг болов тий? Эзэнтэйгээ адилхан болохын тулд бид нэр гуйж залбирдаг болов гэж би асуусан байгаа. Окей. Тийм учраас энэ талаар би өгшлүүлээд та бүхэндээ бодож тунгааж исэн зүйлсээ та бүхэндээ хуваалцах хүсэж байна. Амен. За бүгдээ эхлээд Ромын 8-ыг гаргацсан уу? Ромын 8-ын 28-аас 30. Бүгдээ хамтаа боссоо. За би дуудаж өгöd. Тэгээ бүгдээ суугаад тэгээ залбираад тэгээд эзний үг рүү анхаарлаа хандуулъя. За энэ дээр ингэж юм. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ. Тэр өөрийн хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ түүний дүртэй адил болохоор урдаас тогтоосон юм аа. Тэрээр урдаас тогтоосон хүмүүсээ дуудсан хүмүүсээ зөвтгсөн хүмүүсээ алдаршуулсан гэсэн байна. Амен. Тэгээ энэ бол эзэн Бурхны үг нь бүгдээ хамтаа түүний өмнө дараагаар ирээд гуйн залбирцгаая. Хайртай их эзэн аамын тандаа баярлалаа. Бид нэр өнөөдөр бас хамтдаа цуглан хүүхдүүдтэйгээ танийгаа магтах хүндлэх боломжтой одоо энэ сайхан өдрийн төлөө тандаа талархаж байна их эзэн минь. Өнөөдөр бол таны бүтээсэн өдөр. Бид өнөөдөр баярлан хөөрөх болно эзэн минь. Бидний амьдралд ямар ч нөхцөл байдал байсан эзэн бид нэр танаас гордон таны сайн сайхныг, таны гайхамшиг, таны ажлыг амьдралдаа гэрчиж харахыг хүсэж байна их эзэн минь. Өнөөдрийн үгээр дамжуулж энэ хөө богино хугацааны бясалгал тунгаан бодлоор дамжуулж эрх зүйлээр дамжуулж эзэн минь бидний зөв сэтгэл тань руу улам илүү хөөр ойртох болтугай. Бидний зөв сэтгэл таны өмнө зөөлөн тань руу халуун дулаанаар ирэх болтугай гэж танаас гуйж байна. Эзэн Есүсийн нэрээр ариун сүнс та бидэнд хамт байж туслаарай. Амен. Бүгд хамтаа сууцгаая. За бид дахин нэг уншиж өгье. Бурхны үгийг хэлж Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэддэг. Бурханд хайртай хүмүүс байна уу? Бурхны төлөө дуудагдсан, Бурхны зорилгын төлөө дуудагдсан хүмүүс байна уу? Хэрвээ та өөрийгөө Бурхныг хайрладаг, Бурхны зорилгын дагуу дуудагдсан хүн гэж итгэж байгаа бол Бурхны амлалт юу гэж хэлж байгааг бол таны сайн сайхны төлөө Бурхан бүх юмыг хамтд нь ажилуулдаг гэж. Таны сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэж. За энийг заримдаа хүмүүс сайн сайхан гэхээр те миний сайн сайхан, миний амар тайван, миний тав тухтай байдлын сайн сайхны төлөө Бурхан ажилд юмаа гэж боддог. Гэхдээ хам сэдвээр нь контекстээр нь харах юм бол ялангуяа 29-р эшлэлээр нь харах юм бол ингэж тэр өөрийн хүүг Бурхан тэр гэдэг нь Бурхан тийм үү өөрийн хүү хэн блэ? Эзэн Есүс Христийг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ түүний дүртэй адилхан болохоор урдаас тогтоосон билээ. Тэгэхээр эзэн бидний сайн сайхны төлөө бүх зүйлийг эргүүлдэг байх нь. Бидний амьдралд сайн муу болж байгаа бүх зүйлийг эзэн сайнаар эргүүлдэг байх нь. Амен. Бурхан тайлбарлаа түүний зорилгын төлөө. Тэр сайн сайхан юу вэ гэвэл манайхаа 29-р эшлэлээр юу вэ гэвэл Бурхан урдаас тогтоосон гэж байна. Өдөр хамт харцгаая дахин. Юуг тогтоосон бэ гэвэл Бурхан өөрийн хүү буюу Есүс Христийг олон ах дүүсийн ууган нь байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ түүний дүртэй адил болохоор тогтоосон гэж байна. Бурхан таныг намайг эзэн Есүс Христтэй адилхан болохоор тогтоосон гэж.
Ойлгосон манайхаа? Энэ бол Бурхны юу вэ? Анханасаа тогтоосон хүсэл төлөвлөгөө байна. Та Бурхны хүүгийн дүр төртэй адилхан болно гэсэн. Тийм учраас би хэлсэн тийм өнгөрсөн 7 хоногийн би сургаалаар үргэлжлүүлээд тунгаан бяцлал хийж байгаад тийм үү бид нар зүрхэндээ дөлгөөн даруй байх хэрэгтэй. Бид нар эзэнтэйгээ адилхан байх хэрэгтэй. Энэ таны миний залбирал гуйлд миний анхаарах өдөр тутамдаа бодох ёстой зүйл гэж хэлсэн. Амен. Бид нар эзэн Есүстэй адилхан болох хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ хамгийн сайн зүйл байна манайхаа. Энэ зүйлийг Бурхан анханасаа тогтоосон байна. Анханасаа Бурхан энэ зүйлийг хүссэн байна манайхаа. Амен. Тэгээд дараагийн 30 ишлэлийн үг юм бол тэрээр Бурхан бас урдаас тогтоосон хүмүүсээ дуудсан. Дуудсан хүмүүсээ зөвтгсөн хүмүүсээ алдаршуулсан. Өнгөрсөн цаг дээр байгааг анзаарж байгаа хэрэг тийм үү? Тэгээд энэ зүйл Бурханы хувьд аль хэдийн болсон зүйл байна гэсэн. Тэгэхээр урдаас тогтоосон хүмүүс нь та бид нар мөн үү? Та бид нар дуудагдсан. Амен. Та бид нар Бурхан дээр ирсэн. Амен. Та бид нар сайндаа өөрсдөө хүч чадлаар Бурхан дээр ирээгүй. Амен. Бурхан таныг намайг аварж, сонгож, мөшгөж, өөрийгөө таниулж, мэдүүлж, сайн мэдээгээ сонсгож, ариусны тусламжтайгаар таны дотор миний дотор сайн мэдээг сонсоод итгэл төрөөд бид нар хариулт үзүүлээд бид нар Бурхан дээр ирсэн. Бид нар бүтээгч Бурхан дээр ирсэн. Бид нар цорын ганц үнэн амьд Бурхан дээр ирсэн. Амен. Энэ зүйлийг Бурхан хийсэн. Тэгээ биднийг өөр дээр авчиад тэрээр зөвтгсөн. Гэмгүй цагаатгсан, гим нүгэл маань уушлагдсан, цагаатгсан, гэмгүй хэмээн Бурхан биднийг тооцсон. Яагаад бол бидний өмнөөс Есүс Христ амиа өгсөн үүнд бид нар итгэсэн учраас биднийг Бурхан зөвтгөж, цагаатгаж, гэмгүй тооцож байгаа. Амен. Гэмгүй тооцсон учраас бид нар Бурхантай харилцаатай болсон. Амен. Өнгөрсөн цаг дээр бичиж байгаа. Гэхдээ ирээдүйд болох зүйл нь юу вэ гэвэл бид нар бас алдаршуулагдсан буюу бид нар тэр Бурханы зорьсон тэр Бурханы мөнхийн амьдрал анханасаа хүнд бэлдсэн тэрхүү амьдрал руу бид нар орох болно гэсэн. Бид нар эзэн Есүс үхээд амьлаад тэнгэрт оцсон тийм үү? Үүнийг алдаршуулагдсан гэж байгаа. Түүнд алдаршуулагдсан бие махбод байгаа. Хожим бас бид нар эзэнд итгэгч хүмүүсийн хувьд бид нар энэ дэлхийгээс явсны дараа ч гэсэн бидний бие махбод тоо шороолгоо газар шороолгоо буцаж орно. Гэхдээ бид нар цоошин дахин алдаршуулагдсан бие махбодтой болоод бид нар алдаршуулагдах болно. Бид нар тэнгэрт Бурхантай хамт байх болно. Хамт байна уу манайхаа? Хамт байна уу? За энэ бол Бурханы зорилго байна. За гэхдээ үүнийг бүгдээрээ арай жоохон өөр байдлаар харъя. Луухын 3 дугаар бүлгийн 23-аас бүгдээрээ 37 дугаар ишлэгийг харъя. За би та бүхэн дуудаж өгье. Жоохон урт хэсэг байгаа. Гэхдээ Библиэлд байгаа бүх зүйл чухал. Амен. За энэ дээр ингэ чинь Есүс 30-аад настайдаа үйлчлэлээ эхэлсэн бөгөөд мөн үү? Хүмүүсийн боддгоор тэр бол Йосефийн хүү, Йосеф нь Илигийн хүү, Или нь Мататын, Матат нь Ливийн, Лив нь Мелкигийн, Мелки нь Йонын, Йонын Йосефийн, Йосеф нь Мататгийн, Матат нь Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслин, Хеслин Нагаин, Нагаин Матын, Матын Матаtain, Матаtain Симонын, Симон Йосефийн, Йосехин Йодагийн, Йодан Йонан Ресагийн, Ресан Зарубабелин, Зарубабелин Шелтэлин, Шелтэлин Нэригийн, Нэрэн Мелкигийн, Мелкен Адин Касомын, Касомын Элмадамын, Элмадамын Ерин Йошогийн, Йошан Элизерийн, Элизерын Йоремын, Йоремын Мататын Левийн, Левин Симонын, Симон Юдагийн, Юдан Йосефийн, Йосефын Йономын, Йономын Илякамын, Илякамын Милиагийн, Милианагийн, Менан Мататагийн, Мататан Натаны, Натан Давидын, Давид нь Есийн, Обедийн, Обед нь Боозын, Бооз нь Салмонын, Салмон Нахшоны, Нахшон Амиданабын, Амиданабын Админ Анигийн, Арнин Хизроны, Хизрон Перезин, Перезин Юдагийн, Юдан Якун Исаакийн, Исаак нь Авраамын, Авраам Терагийн, Тера Нахорын, Нахор нь Сиругийн, Сируг нь Руин Пилигин Хибирин Шилагийн, Шилан Канан Афраксадын, Шемин Ноэн Ламехин Метусален Йонахын Ирадын Махалелин Канан Йонашин Сетин Адамын Бурхны хүү болоо. Вау. Өмнөөс энийг бас би уншижсэн л. За би түрүү хэлсэн юм уу? Библиэлд байгаа бүх зүйл чухал ач холбогдолтой гэж тийм үү? Тэгэхээр энэ дээр Луух тэрээр эмч хүн байсан. Тэрээр
деталь, нарийн зүйлд анхаарал тавьдаг тийм хүн байсан учраас эзэн Есүсийн талаар тэрээр түүний ургийн бичиг дурдсаар байгаад эзэн Есүс явсаар байгаад хэний хүү гинүү? Адам нь хэний хүү гинүү? Бурхны хүү. Өнөө. За бүгдээрээ бүр Эхлэл ном руу очие бүгдээрээ. За Эхлэл номын 1:26 дээр та нарын мэддэг хэсэг. Энэ дээр эзнэв ингэж хэлж байна. Тэгээд Бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё. Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг болгоё. Бий болгоё. Хин хэлж байгаа байлээ? Бурхан хэлж байгаа. Яагаад бид гэж хэлж байгаа байлээ? Бурхан Аав, Бурхан Хүү, Бурхан Ариун Сүнс, Бурхан Гурвал тийм үү хоорондоо зөвлөлдөөд шийдэж байгаа. Энэ бол зүгээр нэг гівэнд за бүтээ гэдэг зүйл биш. Хоорондоо зөвлөж жагаад Бурханы анханасаа зорьсон төлөвлөгөө бодсон зүйл шийдвэр байна. Тэрний юу вэ гэвэл Бурханы дүр төрхөөр хүн бүтээгдсэн. Тэгээд юу гэж хэлж байгааг бол тэгээд тэр хүнээр далаан загас, огторгуун шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг захиулъя гэж айлдав. Ийхүү Бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ ир эмээр нь бүтээжээ. 28 дугаар шин Бурхан тэднийг өрөөж, үржиж, олширч хоог, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшчихээг. Далаан загас огторгуун шууд хийгээд газар дээр мөлхөгч амьтай бүхнийг захирчхаа гэвэ. Амен. Тэгээ үргэлжлүүлээд унших юм бол 2 дугаар бүлэг дээр Бурхан хүнийг яаж бүр бодитоор одоо нарийн деталаар бүтээсэн гэж байгаа. Тоос шороноос бүтээсэн гэж байгаа тийм үү? Хүнийг тоос шороноос бүтээгээд хамраар нь Бурхан өөрийнхөө амин амьсгалыг өгөөд хүн амьд оршиж болсон тийм үү? Тэгээд Бурхан хүнийг Эден сэлэгт арчлуулахаар, хамгаалахаар, тордохоор тавьсан тийм үү? Тэгээд Бурханы дүр төрхөөр хүн бүтээгдсэн. Энэ Бурханы дүр төрхөн төр Бурханы их мэдл байгаа. Энэ газар дэлхийг захирах тийм үү? Сая хэллээ шүү дээ. Амьтаа бүхнийг захирах гэж байна тийм үү? За тэгээд манай хүүхдүүд маш сайн мэддэг. Манай хүүхдүүд бас надаас асуудаг. Юу гэвэл Бурхан Адамд амьтдыг нэрлэж гэж хэлсэн юм ааваа. Адам бүгдийг нэрлсэн юм гэж. Тийм үү? Нэрлсэн үү? Энэ зүйл болсон. Тэгэхээр Бурханы дүр төрхөөр хүн бүтээгдсэн байна. Бид нэр бүтээгдсэн байна. Энэ маш чухал ойлголт. Хоёрдугаарт энэ Бурханы дүр төрхөн түүний эрх мэдэлтэй холбоотой. Тэрний юу вэ гэвэл бид нар Бурханы зорилгыг, Бурханы хүслийг газар дэлхий дээр биелүүлэх. Энэ түүний эрх мэдэлтэй холбоотой. Амьтаа бүхнийг захирах байсан. Эден сэлэгт Бурхан хүнийг тавьж өгсөн. Эден сэлгийг томруулах хэрэгтэйсэн. Өнгөрсөн би ярьсан юм. Томруулах хэрэгтэй. Эден сэлгийг өргөжүүлэх хэрэгтэй байсан. Бурхантай дотн харилцаагаар Адам Аавтайгаа аав хүү хоёр Бурхан Адам Бурханы хүү гэсэн санаж нь уучлаа. Адам Бурханы хүү гэсэн шүү дээ юм уу? Бурхантай хамт Аавтайгаа хамт Адам энэ гайхамшигтай харилцааныхаа үр дүнд дотн харилцааныхаа үр дүнд Эден цэцлийг томруулах хэрэгтэй байсан. Ойлгож байна уу? Ийм зүйл болох байсан. Тэгээд Бурхан Адамд амьтнуудыг авчирсан, Адам амьтнуудыг бүгдийг нэрлсэн. Гэхдээ энэ бас юуг харуулж байгааг бол Адам тохирогч тэр нэгэн хань болох нэгэн байгаагүйг харуулж байгаа. Тийм учраас Бурхан Адамыг амруулж агаад, унтуулж агаад, хавигнаас нь эмэгтэй хүнийг бүтээгээд анхны эмэгтэй хүн бий болсон, тийм үү? Та итгэхэд хэцүү гэж магадгүй Библи ингэж заасан. Амен. Библи ингэж заасан. Яагаад Библи ингэж зааж байгаа? Яг нэгдүгээр энэ үнэн учраас. Хоёрдугаарт энэ Эхлэл номыг Библийн эхний 5 номыг хэн бичсэн байг бол Мосе бичсэн. Тийм үү? Мосе бичсэн. Мосе гэж хэн байсан бэлээ? Израилийн ард түмнийг Египтийн боосч чөлөөсөн чөлөөлөгч мөн үү? Мөн. Тийм учраас Бурхан Мосег сонгоод Мосегоор дамжуулаад Израилийн ард түмнийг Египтийн боосч чөлөөлөө тэд цөлж явж исэн санаж байна уу? Тэгээд Бурхан Мосетэй Синай ууланд нэгэн уулын орой дээр уулздаг санаж байна хүмүүсээ. Хүүхдүүд байгаа учраас би асууж байгаа шүү зовсаа. Уулздаг тийм үү? Тэгээд Бурхан яадаг вүлээ 2 чулуун хавтан дээр 10 хөлийг өгдөг санаж байна уу? Тийм үү? Хамгийн нэгдүгээрт нь 10 хөлийг нэгдүгээрт нь юу өгдөг вүлээ? Мэдэх хүн байна уу? Хүүхдүүдээ мэдэх хүн байна уу? За томчууд нь орж туслаарай. Ээлээ. Би бол та нарын эзэн Бурхан. Надаас өөр бурхадтай байж болохгүй, худал хуурмаг шүтэнтэй байж болохгүй санаж байна уу? Бурхан ингэж хэлсэн. Бурханы хамгийн анхны Израиль өгсөн өөрийнх нь бичиж өгсөн үг юу гэвэл би бол та нарын Бурхан. За тэгээ бүгд одоо төсөөлцгөө манайхаа.
За Мосе гэдэг хүн гарч ирээд Израилийг Египтийн боочлоос чөлөөлөө дагуулж явж байгаа. Тэгээд Бурхан Израилийг аль хэдийн бий болгосон санаж гинөө. Израилийг хинээр дамжуулж бий болгосон бэлээ? Авраам гэдэг хүнээр санаж гинөө. Авраамаас хойш Израиль үндэстэн Египтийн боочлоос чөлөөлөгдөд аль хэдийн 400 гаруй жил өнгөрсөн. 400 гаруй жил өнгөрсөн. Тийм учраас Израиль хүмүүс өөрсдийнхөө үг түүхээ мэдэхгүй шүү. Бид нар яагаад энэ улс байгаа юм? Бид нар хаанаас үүсдэг гэж мэдэхгүй амин. Харин Бурханд төлөвлөгөө байсан. Тэр төлөвлөгөө нь юу гэвэл Авраамд тэр хэлсэн юу гэсэн бэлээ? Би чамайг өрөөнө. Би чиний нэрийг авгаа болгоно. Санаж гинөө. Би чамайг үндэстнүүдийн эцэг болгоно. Чамаар дамжуул үндэстнүүд бий болно. Чи тэгээд бүх үндэстнүүдэд ерөөлийн сууг болно. Ивэл ерөөл болно гэсэн санаж гинөө. Тэгэхээр энэ түүхийг, энэ Бурхны амлалтыг Бурхан өөрийнхөө ард түмэн, сонгосон ард түмэн Израиль илчлэхийн тулд Мосегоор дамжуулаад Египтийн боослоос чөлөөлөөд чулуу хавтан дээр өөрийнхөө хуулийг өгөөд би бол та нарын Бурхан. Би бол та нарыг сонгосон. Би бол та нарыг бий болгосон юм а гэж хэлж өгсөн. Тухайн үед манайхаа хүмүүсийн хүн төрөлхтний түүх ямар байсан бэ гэвэл одоо бид нар кино үздэг тийм үү? Янз бүрийн Avengers кино үздэг үстэй юу болдог вүлээ? Хаа байгаа те тэнгэр огторгууд бурхад хоорондоо тулалдаа санаж гин үү? Нэг сайн бурхан, нэг муу бурхан тийм үү? Хоорондоо хагарал, хоорондоо те маргаанта тулалдаал тэгээд үр дүнд нь нэг хүмүүс бий болцсон тийм үү? Тэгээд нөгөө хүмүүс нь асуудалд орцсон. Тэгэнгүүт зарим бурхтан дээр хүмүүсийг услах гал, тэгэнгүүт сайн бурхт нь хурж ирэл хүмүүс туслах гал тийм үү? Иймэрхүү хүмүүс бол ерөөсөө нэг бурхтын нэг тулааны үр дүнд бий болсон иймэрхүү бүтээл гэдэг тийм ойлголт болж байсан. Хоёрдугаар манайхаа тухайн үед Бурхны дүр төрх гэж ямар хүмүүс байсан бэ гэвэл фараон шиг, Египтийн эзэн шиг, захирагч шиг хаад ноёдууд Бурхны дүр төрх гэж нэрлэгддэг байсан. Тийм үү? Тийм учраас та нар бас кино зохиолууд дээр унших юм бол юу гэдэг вүлээ? Захирагчид хаад ноёдууд Бурхны хүү, Бурхны дүр төрх гэдэг зүйл ярьж ирсэн. Тэгсэн чи хардаа Орны ертөнцийг бүтээгч Бурхан, Израилийг бий болгосон Бурхан. Үгүй. Би та нарыг бий болгосон. Би та нарын үг эцэг Авраамыг сонгосон. Би Авраамд амлалт өгсөн. Тэгээд би та нарыг бий болгосон. Мосегоор дамжуулж энэхүү эхлэл номыг бичүүлж байгаа Бурхан. Юу гэж бичүүлсэн бэ гэвэл бид ариун гурвлаараа ертөнцийн суурь тавигдахаас өмнө хүнийг бүтээ гэдэг зүйлийг зүрхэндээ оюун санаандаа ярилцж байгаад шийдэж бүтээсэн. Хүн зүгээр нэг тохиолдол биш, хүн зүгээр нэг алдаа биш. Хүн Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн бүтээлийн хоригл. Таньж гэнэ үү? Тийм учраас өнгөрсөн би бас ярьсан тийм үү? 6 дахь өдөр хүн бүтээгдсэн. Эхний өдөр нь 7 дахь өдөр нь амралтын өдөр байсан. Тэрхүү амралтаар тэрхүү Бурхантай харилцаанаар эдэнцлийг томруулах хэрэгтэй гэсэн санаж гэнэ үү? Тийм учраас энэ ойлголтыг Мосегоор дамжуулж Израильд өгөхөд энэ ойлголт шинэ байсан гэсэн үг байна. Энэ өнөөдрийн бидний мэддэг шиг Библи уншаад бид нар Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байна. Тийм ээ гэдэг зүйл биш. Энэ маш гүн үнцгий зүйл. Энэ хүнд утга учир, хүнд байх ёстой байр суурийг өгж байгаа зүйл гэсэн. Амин. Та бид хоёр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Практикээр энэ юу гэсэн үг юм? Та гудамжинд явж байгаад хин нэгэнтэй маргалтуул яах вэ? Та хин нэгэнтэй санал зөрөлдүүл яах вэ? Хин нэгэн таны дургуйч өрүүл яах вэ? Хин нэгэн таны хүсээгүй зүйлийг хийвэл яах вэ? Заримдаа бидний дотор уур бухимдал үдсэн ядал бий болдог. Харин Библиэлд маш тодорхой ярьдаг. Бурхан гэмт хүмүүсийн дээр, зөвхт хүмүүсийн дээр, аль альнийхэн дээр нарыг мандуулж бороор ордог гэсэн. Тийм үү? Бурхан тэдгээр хүмүүсийн амьдралд ажилласан хിവэр байгаа. Тэдгээр хүмүүс Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хിവэр байгаа. Итгэгч хүмүүс бид нар Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Яагаад биднээс уншлаач бид нар анханасаа Есүстэй адилхан болохоор бүтээгдсэн тийм үү? Адам Бурхны хүү гэсэн гэж хэлсэн тийм үү? Харин бид нар Эхлэл 3 дугаар бүлгээс хардаг. Юу вэ? Гэм нүгэл хийсэн биз дээ. Гэм нүгэл хийгээд хараал орж ирсэн биз дээ. Бурхантай дотн харилцаагаар Бурхны эрх мэдлэр Эден цэцэрлэгийг Деважин тэр элбэг хангалуун газрыг өргөжүүлж томруулж бий болгож газар нутгаар хил хязгаараа хэлэх ёстой байсан бол харин муу сүнсний ятгалганд уруу таталтанд авагдаад хүн энэ хүү Бурхны дүр төрхийг гэм нүгэлтэй холж утгасан гэсэн. Ойлгож байна уу манайхаа?
Ийм зүйл болсон. Тэгээд учраас бүгд хоошоо эргүүлээд Эхлэл номын 5:3-ыг гаргая. Эхлэл номын 5:3. Би танарт нэг зүйлийг уншиж өгье. Эхлэл номын 5:3 дээр ингэж хэлж байна. Адам 130 жил амьдраад өөрийнхөө төрхтөө, өөрийнхөө дүүртээ адилхан хүү төрөөж түүнийг Сет гэж нэрлэв. Яасан гэнэ үү? Адам 130 жил амьдраад өөрийнхөө төрхтөө, өөртөөгөө адилхан давтагдж байгаа санаж нь харж байна уу? Түүнийг тэгээд Сет гэж нэрлэв. Харин сая бид нар Лук номон дээр уншсан яасан бэлээ? Есүсийн ургийн бичгийг харах юм бол явсаар байгаад Авраамаас явсаар байгаад Ноогоос явсаар байгаад Сетээс явсаар байгаад Сетийг дараа хингэлээ Адам нь Бурхны хүү гэсэн. Манайхаа хуучин гэрээнээс ахуулаад Бурхан анханасаа өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээсэн. Хүн Бурхантай харилцаж Бурхны дүр төрхөөр амьдрах ёстой байсан. Харин гин нүглээс болж энэ асуудалтай болсон ч гэсэн зөвхт үр удмууд байсан хэвээр байсан. Тэр зөвхт үр удмын нэг нь эн чи Сет гарч ирсэн учраас Библи онцлоод тэрээр Адамын дүр төрхөөр Адамтай адилхан Бурхны хүү гэж нэрлэгдсэн. Харин өнөөдөр би танд сайхан мэдээлэл өгч байна. Хэрвээ та Ромын 8-р бүлгийн 14-өөс авах юм бол Бурхны сүнсээр өдөрдүүлдэг болгон Бурхны хөвгүүд гэж байгаа. Тийм учраас Библиэлд Бурхны хөвгүүд гэдэг огтуд гэж байдаггүй. Бид өмнө хэлсэн тийм үү? Огтуд гэдэг нь та нар байхгүй гэсэн үг биш шүү. Анхны хүн бүтээгдсэн эрс нь тийм үү? Бурхны тэр хүний мөн чанар тэр дүр төрх гэдэг зүйл явж байгаа учраас Бурхны хөвгүүд гэдэг үг давтагдж байгаа гэсэн. Тийм учраас манайхан өнөөдрийн тухайн бэлтгэл ердөө энэ манайхан та бодож үзээрэй. Та бид нар Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Бид нар гэм нүглээс болж энэ дүр төрхийг бид нар тодорхой хэмжээнд алдсан. Гэхдээ бид нар бүрэн хизээч алдаагүй. Эзэн рүү иргэсэн хүн болгон эргээд Бурхны дүр төрхөөр амьдрах боломж байгаа. Тийм учраас анхны Адам, хоёр дахь хүн, сүүлийн Адам, анхны хүн, хоёр дахь хүн гэдэг ойлголт Библиэлд байдаг. Анхны хүн хэн блэ? Адам. Анхны Адам, харин тэр сүүлчийн Адам хэн бэ? Есүс Христ. Ойлгож байна уу манайхаа? Тийм учраас Есүс Христ энэ дэлхий дээр 33 жил амьдрахтаа манайхаа тэрээр ямар байсан гэлээ? Дүлгөөн даруй байсан. Яагаад? Тэрээр Бурхан Аавтайгаа харилцаанд байдаг байсан. Дүлгөөн даруй байдал дотор Адам Бурхны хүү эзэн цэлхийг өргөжүүлэх ёстой байсан. Бурхны хил хязгаарыг өргөдгөнд хэлэх ёстой байсан. Харин дүлгөөн даруй байдал байгаагүй. Муу сүнсний бардам хуурдагдж, бардам гэмт мөн чанар өөртөө найдах, Бурханаас ангид тусгаар бурханлаг байж болох юм шиг ийм байдлаар бид нар амьдрах гэж оролддог гэсэн. Амен. Тийм учраас та бид нар Есүс Христийг хэлснийхаа дүр төрхийн дагуу өөрчлөгдөн гэдэг бол та бид хоёр Бурхны дүр төрхийн дагуу анхны зорилгоор байж байгаа гэсэн үг гэсэн. Тийм учраас Есүс яг хуу төгс гэсэн. Есүс төгс хүн манайхаа. Есүс Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн яаж амьдрах ёстой амьдралыг бидэнд харуулсан гэсэн. Ойлгож байна уу? Бид нар баярлах ёстой биш гэж юу? Яг бол бид Бурхны дүр төрхийг алдаад бид нар Бурхны дүр төрхтэйгөө бид нар гэм нүгэлтэйгээ бид нар там руу бүгдээрээ явчихсан. Тийм биз дээ. Харин бид нар эзэнд итгээд одоо бид нар Бурхны дүр төрхөөрөө Бурхантайгаа хамт алхах, харилцах, амьдрах боломжтой болсон. Тэгээ би бас өөр юун тухай бодож исэн гэж энэ тухай бодож явахдаа Бурхан хийсэн зүйлүүдээ хараад юу гэж хэлсэн бэлээ? Сайн гэж хэлсэн. Санаж байна уу? Бүтээлүүдийг хараад сайн гэж хэлсэн. Бурхан 6 өдөр бүтээлийг хийгээд хүнийг бүтээгээд тэгээ хамгийн сүүлд нь юу гэж хэлсэн бэлээ? Нэн сайн гэж хэлсэн. Та Бурханы дүр төрхөөр бүтээгдснээр өнөөдөр та яагаад ажил хийдэг? Өнөөдөр танд яагаад бэлэг авьяас чадварууд байгаа? Яагаад таны дотор бүтээлч мөн чанар байгаа? Яагаад бол та Бурхан шиг учраас. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас. Тэр учраас бид нар магадгүй энэ дээр илүү дэлгэрэнгүй дараа нь харах бах. Ажил гэдэг бол манайхаа гэм нүгэл бий болохоос өмнө Бурхан өөрөө ажиллаж исэн. Бурхан ажиллаад амарсан. Бурхан амархаас өмнө хүртэл хүнийг тийм үү?
Тэр амралтын дундаа ортол хүнийг эдэнсрийг тавьсан, хүнд ажиллах тэр үүрэг хариуцлагыг оногдуулж өгсөн. Ажил бол Бурхны бүтээлч байдал бол гим нүгэл орж ирэхээс өмнө байсан. Мэдээж гим нүгэл орж ирснээс хойш ажил хэцүү болсон тийм биз дээ. Хараагдсан. Хөслөө туслуулан байж та нар хоол ундаа олж идэнэ. Тийм үү? Орлоготой байна. Ам зогоон. Тэвчээс бид нэр заримдаа ажлыг хэцүү, ажлыг бид нэр арай ядан тийм үү? Даваагаас баасан гариг хүртэл нэг арайч өнгөрөөж тийм үү? За нэг цалин өгж байгаа нэг хоолтой байлгаж магадгүй тэгж боддог. Гэхдээ шинэ гэрээнд эзэнд итгэсэн хүмүүсээ Бурхны дүр төрхийг эргээгээд олж авсан хүмүүсийн тулд ажил тийм байх албагүй. Дахиад хэл. Ажил тийм байх албагүй. Яг л та бид нар Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд эргээд Есүс Христтэй харилцах харилцаанаар дамжуулж Бурхантай харилцах харилцаанаар дамжуулж Бурхны дүр төрхөөр бүрэн дүүрэн энэ газар дэлхийд бүрэн дүүрэн биш юм а гэхэд тийм үү? Ямар ч байсан тэрхүү байдал руу явж байгаа учраас бид нар амьдарч байгаа учраас ажил таны хувьд ондоо байх боломжтой. Энэ талаар би дэлгэрэнгүй дараа хуваалцсан бэлдэж байгаа юм байна. Тийм учраас манайхаа энэ Христ чи амьдрал энэ зүгээр нэг хий хоосон зүйл биш манайхаа. За бүгд харлаа шүү. Ромын 8 дахь бүлгээс, Луух номноос, Эхлэл номноос Библи тэр чигээрээ Бурхны үг. Библи тэр чигээрээ нэг түүх. Библи тэр чигээрээ хүн төрлөختний түүх. Библи тэр чигээрээ хүн төрлөختний бидний амьдралыг тухай Бурхан биднийг хэрхэн эзэн Есүс Христээр дамжуулж авсан тухай. Амен. Тэгмээс өршөөдийн хуваалцах болно. Тэгээд бүгдээрээ миний өнөөдөр хуваалцах зүйл юм байна. Энэ зүйл ачаал бүтлэг бүгдээрээ бодцгоо за. Та бид нар Бурхны юу лээ? Дүр төрхөөр бүтээгдсэн бүтээл нь байна. Бид нар Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс байна. Бидний эзэн Есүс Христ энэхүү амьдралыг бидэнд замчиж өгсөн байна. Биднийг Бурхантай эргээд эргүүлж холбож уулзуулж өгсөн байна. Тийм учраас бүгдээрээ эзнийг илүү ширтцгээ, эзнийг харцгаая. Окей? Амен. Халелуя. Амен. Бидний эзэн бол гайхамшигтай амен. Үзэсгэлэнтэй амен. Хэрвээ та бид нар их эзний дүр төрхөөр амьдрья, эзэнтэй адилхан болёо гэж хэлэх юм бол манайхаа амьдрал шал ондоо байх болно. Таны амьдралын бүтлгүүдэл, таны амьдралын зовлон, бэрхшээл, асуудлууд утга учиртай болж хувирна гэсэн үг амен. Таны амьдралын баяр жаргалтай мөчүүд ч гэсэн шинэ утга учиртай байх болно гэсэн үг. Таны хийж байгаа ажил, үйлс, таны бүх зүйл чинь өөр утга учиртай байна гэсэн үг. Амен. Тийм учраас та бүхнийг урамшуулж байна. Бүгдээрээ эзний дүр төрхийн дагуу өөрчлөгдсөн тэр дүлгөөн даруй эзэнтэй адилхан Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс байцгаая. Амен. Энэхүү амьдралаар амьдарцгаая. Их эзэн танд маш их хайртай. Их эзэн таныг ивэх болтугай. Цуглаандаа ирсэн баярлалаа. Бүгд хамтдаа алга ташлаар их эзэнд өргөцгөө. Халелуя. Есүс баярлалаа гэсэн мэн. Халелуя. Бид таныг хармаар байна. Бид таныг сонсмоор байна. Өшөөрн та бидэнд заагаараа, өшөөрн та бидэндээ яриараа. Өшөөрн бид та бидэнд өөрийнхөө хайрыг, өөрийнхөө загалмаа дээр хийсэн гайхамшигтай та мэдүүлж өгөөрэй. Эзэн Есүсийн нэрээр танаас гойж байна. Амен, амен, амен.